SICA компанийн 1189 хүнтэй ярилцаж судалгаа авчээ. Судалгаанд оролцогчдын 95% нь улс орны хөгжилд бүтээн байгуулалт чухал гэж үзсэн байна. Судалгаанд оролцогчид 1990 оноос хойш болон өмнөх бүтээн байгуулалтын хэмжээг тодорхойлох асуулт судалгаанд хамрагдсан иргэдийн 56% нь 1990 оноос хойш бүтээн байгуулалт нь их гэж хариулсан байна. Ингэхдээ 1990 оноос хийгдсэн бүтээн байгуулалтаас авт зам орон сууцны барилгажилтыг онцолжээ. Харин 1990 оноос өмнөх бүтээн байгуулалтад Эрдэнэт үйлдвэр тэц дөрвийг онцолсон байна. Сүүлийн 25 жилийн хамгийн их бүтээн байгуулалт хийсэн засгийн газраар Алтан хувийн тэргүүлэн ажилласан шинжлэлийн засгийн газрыг нэрлэжээ. Мөн судалгаанд оролцогчдын 30.3% нь ингэж дүгнсэн байна. Харин түүний араас 2000-аас 2004 оны энх баярын, 2007-оос 2009 оны баярын засгийн газар жигсжээ. Хамгийн том, хамгийн үр дүнтэй бүтээн байгуулалтын ажлаар авт зам, барилга, уул уурхайн салбарт хийгдсэн бүтээн байгуулалтуудыг нэрлэжээ. Авт зам дотор аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой холбосон авт зам, хот доторх авт зам, гүүрэн гарц, мянганы зам, барилгын салбраас орон сууцч болох хөтөлбөр, гэр хорооллын дахин төлөвлөлт, буян тухай 1-2 хороолол, 8% зээл, гудамж төсөл, аймаг нийслэлийн бүтээн байгуулалтууд хувийн орон сууцыг онцолжээ. Харин уул уурхайн салбарын бүтээн байгуулалтаас Эрдэнэт үйлдвэр, оюу толгой, таван толгой, дархны төмөрлийн үйлдвэрийг нэрлсэн байна. Мөн цаашид хийх шаардлагатай бүтээн байгуулалтын жигсаалтыг сургууль цэцэрлэг, эмнэлгийн барилга, авт замын бүтээн байгуулалт хэрэгүүлсэн байна. Харин улс төрчдийн хамгийн чухал гэж үздэг төмөр замын бүтээн байгуулалт нийт судалгаанд оролцогчдын 8% саналыг авчээ. Судалгааны дүнд эргэлзэж байгаа хүмүүс судалгаанд оролцогчдод хийсэн яриаг тус байгууллагын цахим хуудаснаас сонсох боломжтой юм байна. SICA компани нь олон улсын стандартад нийцсэн програм хангамж болон тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан CATI төвийг 2014 оноос ажиллуулж байгаа байна.